Өнөөдөр Захин хөгжлийн нууц харилцаа холбооны яам, эдийн засгийн хөгжлийн яам, ийм Монгол их тийм хамтран одоо бизнесийн дараагийн хөлбөрийг одоо хэрхэн зөв зохистой хэрэглэгч бүх төрлийн хэрэглэгчд одоо нийтдээгээр хөгжүүлэх вэ гэдэг ийм воркшопыг зохион байгуулж байна. За өнөөдрийн үед бол 3 дахь удаагийн воркшопыг түрээ одоо үйлчлэгийн үзүүлэгч байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр бид бүхэн бизнесийн шинэ хөлбөр дээр бизнес эрхлэгчид ямар асуудал тулгараад байна, яаж шийдвэрлэх зохистой вэ гэдэг бүх төрлийн оролцоог хангах зорилготой. Өнөөдөр энэ хүү хэлцүүлэг нь бол e-бизнес 2.0 системийн цаашдын сайжруулалтыг бас оролцогч талуудтайгаа хамтран хэлэлцэж байгаагаар онцлогтой. Дэлхийн нийтийн хөгжлийн чиглэлийн хандлагын дагуу proactive service үйлчлэгүүдийг илүү их нэвтрүүлэхийн тулд төрийн байгууллагууд маань өвөл солилцоогоо одоо сайжруулах, энэ тогтолцоогоо илүү одоо гүнзгийрүүлэх. За тэгээд ер нь одоо байгаа энэ систем дээрх одоо шийдвэрлэлтийн процесс дээрх асуудлуудаа ер нь нэн шаардлагатай одоо зохицуулах, шийдвэрлэх, шийдэл олох юм шаардлага бол гарч байгаа. За бидний хувьд бол e-бизнес 2.0 хөлбөрийн хувьд гар утастай суурилсан. Одоо өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч компани зөвлөлүүд маань гар утаснаас компани удирдах боломж бий болгох. Тийм боломжийг бий болгох зорж байна.